За сайн байцгаана миний өргө үзэгчдээ. Ойрд юроосо бичлэг оруулсангүй те. Тэгээд ер нь би ч нэр бичлэг хийх хүн штэ гэж бодоод бичлэгээ хийж бодлоо. Тэгээ би дөнгөж сая спорттой явчаад хурж ирлээ. Одоо цаг 2 цаг 50 минут болж байна өдрийн. Би өнөөдөр шөнийн ээлжтэй байхгүй юу те. Шөнийн ээлжнээс өмнө за нэг спорт хийчихдэг. Гадаа бүр үнэхээр амар халуун байна заяа. Бүр амар халуун цаад бүр ингээд хөлөрдөггүй штэ би уг нь бол тэгсэн чинь ингээд амар хөлрөөд өмсч явсан ингээд подолк маань ингээд бүр амар чихтэй болоод тэгээд би уг нь бол ингээд задгаа явах амар дургүй байхгүй юу. Ингээд санаа зовдөг байхгүй. Тэгээ одоо ингээд халуунаас болоод за юу хөө тэгэж амар хүлэрсэн чихтэй подолктой явж хахаар тайлыгээд тэгээ тайлаад тэнд тасгалах хөдөлгөөний хийгээд тэгээд ингээд ирлээ. Тэг бүр амар халуун зав. Энтхийн ингээд 30 градус чинь бараг ингээд нэг тийм 40 нэмэх юм шиг ингээд мэдрэгдэг. Ягаад тэгэхээр нөгөө агаарын чихийг нь амар их тийм ингээд амар чихтэй байгаад байдаг заяо. Тэг ингээд цаг агаар гингэнд ингээд хүүтэн байж ийсэн нэг 16 17 градус байж ийснээр шууд ингээд огцсон. Нэг өдөр шууд ингээ 33 градус болоод ингээ өөрчлөгдсөн заяа амар. Йоо за тэгээд халуутаа одоо саунд байгаа юм шиг лээж энэ. За энийг шийдчихье. Тэгээд за хөө спорт дээр одоо хардаа 1 цаг 50 минут спорт хийсэн заяа. Тэгээд 500 калори шатаасан байна. Тэрнийх нь яг актив шатаас нь болохоор 366 калори шатаасан байна. Миний одоо зүрхний хэмнэл 134 байгаа юм байна. Тэгээд үлэн дээрээ юу шатаана гэдэг чинь их сайн заяа. Одоо калори шатаана гэдэг чинь яг үлэн үедээ дасгал хөдөлгөөн хийх юм бол би нөгөө өөхнөөсөө яг юугаад татаад энерги татаад өөхөө их шатаадаг учраас би үлэн дээр ер нь дасгал хөдөлгөөн хийх дуртай. Тэг өнөөдөр сайхан 12 цаг хүртэл унтсан. Өнөөдөр шинэ ээлж талхаар тэгээд өдөр унтаж чадах нүггүй юу. Тэг одоо ингээ бараг 3 цаг гэдэг чинь би 7:30 гээд гэрээсээ гарна гэхээр 1 цаг маа 2 цаг маа унчаад өгнө бол сайхан л байна. Тэгээд гэхдээ үлэн дээр дасгал хөдөлгөөн хийж гин гээд ерөөсөө бүр ингээ таг үлэн байж болохгүй заяа. Тэгэх юм бол чи ингээ хүчгүүдэд ингээ сулдаж мүлдээ тгий штэ. Тийм болохоор би яг өглөө босчоод нэг дасгал хөдөлгөөн үлэн дээр хийхээр болох юм бол ийм юу иддэг. Даатлын одоо энийг монголоор юу гэдэг юм бол ямар жимс гэдэг юм бол та нар энэ зургийг хардаа ийм жимс. Энэ болохоор нөгөө юу ихтэй цукер ихтэй сахар ихтэй болохоор энерги хөгөн тэгээд нэг 2 3 ширхгийг чидл юу нь бол амар ийм тэг сахар өгөөд тэг ингээ би чи энергээр ингээ дүүргэнэ гэсэн үг. Тэгээд нэг кофе уучдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол нэг айхтар сулдаж мэлдээд байхгүй тэгээд жоохон энергитэй тэгээ өөгчд тагтчих хэрэг болно гэсэн үг. За тэгээд дасгал хөдөлгөөн хийж авч ирснийхаа араас шууд ингээ протеин уух хэрэгтэй заяо. Тэгээд би тань одоо өөрийнхөө уудаг протеиныг үзүүлье. Би болохоор ийм 2 төрлийн протеинуудын за энэ миний шейкер байна. Тэгэнгүүтээ ийм морин ийм сүүл захиалж авсан зүгээр устай хойлоод уучдаг ийм изоклир гэж байгаа протеин байгаа. Амт нь болохоор ийм манго мохито те. Тэгээ Паскал өчтөр уусан гоё амттай л гэж хэлээ. Энэ болохоор өчтөр ирсэн байхгүй юу. Тэгээ би энэ дээр нэмээд бас өөр юмнууд захиалж авсан. Миний өмнө ууж исэн протеин болохоор ийм протеин кафе байгаа ESN-ийнх. Энэ болохоор ингээд 900 грамтай тэгээд хямдралтай байхад нь 35 евроор авч ирсэн санагдаж байна. Ер нь бол энийг бодвол яаж ч утсан юутай. Тэг илүү ашигтай гэсэн үг. Гэхдээ энэ болохоор амар олон янзын сорттой заяа. Тэг ингээд амар хурдан аусфрикавт болчтой ингээд хүмүүс бүр ингээд амар ингээд шуугаад амар хурдан авчдаг заяа. Тэг ингээд нэг өдөр би ороод хардаг байхгүй тэгсэн ч ашиг ингээд байж гин. Би уг нь яг энэ брендийн кофег аюу гэж бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь кофег бас зарагчиж энэ брендийн амар олон сонголттой байдаг байхгүй юу. Одоо энэ бренд гэхэд зөвхөн энэ янзын ийм кофетэй байлаа гэхэд энэ брендийн янз бүрийн олон төрлийн ингээ кофетэй. За тэгээд энэ болохоор ингээ 500 грамм билүү хэвлээ. 600 граммтай тэгээд 30 евро гэж хэлсэн баха. Тэгээд энэ болохоор 900 грамм 35 евро гэж хэлсэн хэрэг ингээд яаж ч утсан граммын хувьч төр үнийн хувьч төр гэсэн энэ ингээд өөр нь зүгээр агааз. Тэгээд би та нарт юугаа үзүүлээ заяа. Протеиныхоо юуг үзүүлээ. Шранкийг шүүгээ. Одоо тэр доор ингээ бит хоёрын протеинууд нь эдгээр болохоор намайг ингээд энд нүүж ирэхэд Паскал хэрэглэдэг байсан протеинууд байхгүй юу? Тэр ESN гэдэг брендийн тийм эдгээр болохоор одоо ер нь бол хугацаанд дуусгаж байгаа. Тийм болохоор хамаагүй юм протеин ч юу нь бол тийм муудад цуудчихулаас хүний бие сайн байдгийг үгүй юу мэдэхгүй болохоор тэгээд ингээ байлгаж байгаа юм бол тэгээд баг хаydах тийшээ орох хаа ингээ баг 1 жил хагас болж байгаа байхгүй энд ингээд тэгээд Паскалч баг уухгүй. За тэгээ протеин одоо сайхан юу яа? Найруулж ууя. 300 грамм басар ус ичхэд болно. Йоо ингэж хамаг биенийхээ усыг хөлсөөр алдаж өгч юм да.
Тэг ингээд 2 өдөр би махтаа болоод байгаа. Би чи ингээд нэг ч өдөр ингээд махгүй байж чаддгүй, тэсдэггүй махгүй. Тэгсэн чи ингээд халуунаас болоод ингээд ерөөсөө ийм хоол идэх туршил маань ингээд огт ингээд буурсан заяа. Тэг ингээд ерөөсөө юу помидор, үрлэн помидор, тэгээд өгөрций, паприка, чинжүү, тэгээд өндөг мөндөг гэл нэг иймэрхүү мэдээл ерөөсөө одоо тэгээд йогурт могурт ч юм уу тий өдөрт нэг салаад малаад тарах тиймэрхүү мэдээл явна. Тэгэхгүй ингээ халуун угаасаа хүний усын аппетит чи ингээ буурч тийм шүү. Тэгээ усан ууж байгаа болохоор ер нь ингээ жоохон турах юмдаа байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд нэг ийм халбарыг ингээ аваад хийчихнэ. За би камера ингээ дуушлаа. За тэгэнгүүтээ энэ лүү ингээ сайхан хийчихнэ. Тэгээд энэ саяны ингээд нэг халбанд нь болохоор 26 г протеин байгаа. Тэгэхээр нэлээд их гэсэн үг. Тэгээд хүн ер нь өөрийнхөө бид одоо дасгал хөдөлгөөн хийж байгаа үедээ тий булчингаа ингээд хөгжүүлэх зорилготой байгаа бол өөрийнхөө биеийн чинь 2-оор үрдсэнтэй тэнцүү протеиныг өдөрт ер нь аваад тахад булчинд чинь ингээд тий хөгжөхтөн дэмжлэг болно гэсэн үг. Ингээд протеин ихэр ингээд энэ тэнцүү цагаан юм болоод идэв юм заваараад. За тэгээ одоо энийгээ цаан гутгаж өгнө шүү дээ. Тэгээд энэ More гэд брендийн бас өөр юмнууд би захиалж авсан. Эдгээр ингээ амар гоё заяа. Ийм нөө сахаргүй юунууд ийм зеропнууд тахгүй юу? Тэгээд дан нөгөө ус уух гэхээр явахгүй байгаад байдаг хгүй заримдаа. Гэл тэгээ дандаа ус уугаад гарч байгаа нэг тийм удиртай шүү дээ. Тийм болохоор нэг юм 500 г усанд ч юм уу нэг юм туслыг ингээ хийчихэд усанд бана амар гоё амт оруулдаг. Тэгээд энэ болохоор чавганы амттай тэгээд cinnamon амттай гэсэн энэ гоё амттайс энийг туршиж үзсэн. Энэ болохоор winter cranberry гэд нэг юм байсан. Тэгээд энийг болохоор Паскал ажлын газрын өмнө надад төгсөн. Энийг би кофетэйгээ ууж байгаа байхгүй юу? Энэ амар гоё. Амттай өсөө шоколадны юутай. Амттай. Тэгээд цүгэн дотор нэг юу байгаа. Черри амттай байгаа. Зүгээр гоё амттай байсан. Тэгээд ер нь протеин дээр их анхаарж байгаа. Би ч одоо жингээ 55-аар буцаад буулгах гал гिचээгэлээ шүү дээ. Тэгээд идэж уугаад харч яаж буух вэ? Тэгээд тийм байна. За. Тэгээд бас юм захиалж явахдаа юм морин юу авсан юм шейкер авсан байхгүй юу? Яг тэгэхээр би нөө ажил дээр нэг шейкер авч тавьчихсан чинь яг ийм ESN-ий тэгсэн чинь ингээ яасан мэдгэдэггүй алга болцсон. За хин нэг миний шейкерийг ингээ аваа явцсан. За би тэр бүр ингээ бүх ажлынхаа хүмүүсээс суугаад ажлынхаа группээс суугаад тэгээ манай нөгөө пауз хийдэг өрөөнд чинь бүх хүмүүс пауз хийдэг болохоор нөгөө гайны өнгөс крафтын хүмүүс ч юм уу тий одоо гайны өнгөс крафт гэхээр одоо цэвэрлэгээ үйлчлэгээний ажилтнууд тий тэд нар ч гэсэн тэнд ингээ суугаад пауз хийдэг болохоор хин авсныг нь одоо мэдэхгүй. Тийм болохоор их хэцүү байна. Тэгээд за тэгээ 2 ширхэг өндөг иднэ. 2 ширхэг өндгөө. Би юутай их дуртай байх гэхээр маги цоо. Тэгээд ийм юуны кноплаух зүйлээ сармисны ийм хуурай одоо амтлагч гэх юм уу би чи юм сармисанд амар дуртай. Тэг Паскал намайг уурлаа л дээ. Чи адил төрөлд явахдаа битгий наа сармисныгаа мэгдээд наа чи ингээд амар үнэрттгийн тэгээд бусад хүмүүст эвгүй байна гэд. Гэтэ яг байдалтай хос юм шүтээ гоч юм чи. Гэтэ ингээд сармиснаас ингээд имзэг байдаг хүмүүс амар их байдаг. За манай энэ доотлын айлын хөрш ихч нэг өдөр намайг нүүж ирснээс 2-3 өдрийн дараа ч илүүдээ бүр ингээд амар уурлаад манай түрээслэгч рүү явж очие заяо. Энэ дээдлийн айлын хүмүүс чи амар үнэртэй хоол хийгээд амар сармис үнэртэй би ингээд бараг бөөлчгөө шахсан махсан энэ төргээд уурлаа заяо. Тэгээ манай түрээслэгч хүмүүс бид хоёрыг дуудаж доор ингээд жоох ярилцаад тэгээ та нар ингээд дараа нь хоол ихтэй анхаарж агаарэ хаалга малга хаагаад ингээд хийж аваараа тэггүй бол энэ доотлын хин хоёр ингээд бишвэг нь болсон гомдлсон тэгээ бүр ингээд бүр нүүн энэ төргээ яриад элэ гэдгсэн. Тэгээд тэрнээс хойш бид тэрийг анхаардаг болсон. Тэгээд тэр үед угаасаа энэ доотлогын айлын хүмүүсийг би ч нэг хайхтар сайн таньдаг байсан. Одоогоо айгу таньдаг болсон. Тэгээд сармистай хоол ихтэй сайн анхаарч хийж байгаа өө. Тэгээд ажил дээр нэг удаа би нэгдүгээр курсын хацуу би байхад өмнөх өдөр нь би гахааны мах ингээ шараа заяа. Тэгээд сайхан сармистай хоолж иддэг байхгүй юу? Тэгсэн чинь маргааш өдөр нь тэгэл ажилдаа очисон чинь манай праксис анлайтер энэ энд одоо юу нэртэй байна гэж тэгдэг байхгүй би мэдэхгүй би ч өөрөөс өнөрсөхгүй юм чи мэдэхгүй надад гэж өнөрсөхгүй л энэ даа гэж тэгэл нэг 2-3 зэргийн дараа манай надад юу
юм маань зааж өгдөг ингээд укач найширдаа гэж тэгж байна. За гэл яасан гэсч энэ өнөртэй байгаа өнөр чамаас гараад байгаа маань чи өчтөр сарнастай хоол идсэн үү гэж тэгж байна. Тэгэл би чи бүр ингээд санаа зовцсон жаа хүүдээ яана би ч одоо ингээд ажлынхаа муухай өнөрөөр тамлаад байгаа юм шүү дээ гээд заяа. Тэгээд тэрнээс биш би ингээд сарнастай хоол идэхтэр бас ингээд анхаардаг болсон. Тэгэхгүй бол сарнас идтгүү хүмүүсийн хажууд ингээд сарнас өмсөл яваад гарч бас муухай шүү дээ. Тэгээ хүн юм чинь тэгээ бусдынхаа мэрх сайхан тайван байх юм бодолцож үзэх хэрэгтэй тий. За одоо өндгөө хальсалчлаа. Би өндгөө ингээд нэг юм жоохон флюс их нэг юм жоохон шингэн чанах дуртай нэг 5 минут орчим чанжгаад гарчаар болдог байхгүй. Одоо би таньд үзүүлээ зөө яаж харагдах юм. Ийм. За тийм дээрээ. Магига тусаагаад тэгээд сармисныхаа юг тусаагаад тэгээ ингээд сахаацнаа. Стог амттай. Тэгээ ингээд нэг өндөгч 10 г протеинтэй, 100 г калоритой. Тийм байгаа. Тэгээ энэ дахиад ингээ 23 г юу байгаа? Протеин байгаа. Тэгэхээр би ингээд одоо яг нэг эдлэгтэн дээрээ 43 г протеин авч байна. Гэсүг. Яна уучлаарай нэстэ мохоо ойлчлаа. За тэгээ нэг уугуун. Стог амттай ёо. Энийг нэг амар юм нөгөө устаа нариулаа уучдаг болохоор ус чи өөрөө юг болохоор калориг болохоор түрүүний тэр кофе яасан шүү дээ. Тэрийг уухаар нөгөө сүйдэ нариулж чаддаг болохоор сүү маань өөрөө амар юу ихтэй. Бас калориктэй 200 г сүү чинь 120 мөр орчим калоритой байхгүй юу? Тэгээд ирэхээр бас ингээл нэмэлт калори болоо явчих байхгүй юу? Тэгээ би тэр юугаа протеин энтрүүдээ өөр сүйдэ нариулж уудаг. Болсон арай жоохон юу бахтай. Калори бахтай. Ийм соя тэгээ эсвэл ийм эднэр арай жоохон калори багтай эсвэл нэг юм юу хафа милк гэдэг нь шүү дээ. Тэр бас амар гамттай. Би эхэндээ хафа милкийг ерөөсөө ууж чаддаггүй амар муу гамттай санагддаг гэсэн заяо. Одоо тэгсэн чинь гоё амттай санагддаг болсон. За. Тэг уг нь бол өглөө Паскалтай хамт би спорт явж очиж байгаа. Би тэр байнга спорт хамт явдаг. Тэгээ Паскал намайг өглөө 8 цагт сэрээсэн явна. Тэгээ заавал би 5 минут нүдэ аниудах юм. Нэг хэдсэн чи 11:40 болж идэв. Тэгээ Паскал угаасаа намайг унтуулаад орхисон байлээ. Намайг шөнө ээлж толгой тэгсэн багтаа. Тэгээд сайхан унтсан. За хөө. Тэгээд нэг юм ингээд ярмаар энэ заяа. Фитнесээр ингээд намайг жоох ингээд бөхөмдүүлдэг хэдий юм байна. Юу вэ гэхээр. Нэгдүгээрт нь ингээ мэдрэл муутай юм шиг ерөөсө бүх төхөөрөмжүүд дээр очиод ингээд өөрийнхөө бид ингээд орхиор явчихдаг заяа. Ингээд одоо тэр жим ингээ бүхэлдээ тэр хүнд ингээ хамаардаг юм шиг тий. Тэг ингээд өөр хүмүүс хийж чадахгүй болчих жоохгүй юу. Тэр хүн ч одоо ингээ дөрвийн төхөөрөмжүүдээ нэгэн зэрэг дасгал хийгээд харж байгаа. Амар хэцүү. Ингээд ерөөсө гуйг сект болохгүй байхгүй юу бусад хүмүүсээс ингээд тий ингээ бусад хүмүүстэй ингээ жоохон анхаараа тий. За би чи ингээ дөрвийн төхөөрөмж ингээ блок нь блод шүү. Тэгээд жоохон бусдыгаа бодоод за нэг төхөөрөмжн дээр хийчих юм уу тий. За болохгүй ингээ хоёр төхөөрөмжн дээр хийгээд байж болно шүү дээ. Ингээ гадаа халуун байгаа болохоор жим бол өнөөдөр нэг айхтар юу байсангүй, дүүрэн байсангүй. Гэтэл бас хөөрхөн хүмүүс байгаа хгүй юу. Тэгсэн чинь ингээл дөрвийн төхөөрөмжөөр очил хийгээд таахгүй ёо бүр ингээд амар ойлгомжгүй. За тэр одоо мэдгүй юу тархинд нь юу бодож юу тийм мэдгүй дэ. Аз социал гэж би хэлэн заа ерөөсөө тийм мухай. Тэнгүүтээ ингээд пүүзээрээ одоо хүмүүсийн барьдаг юм жижигхэн одоо нөгөө юу штэ гівихт гантелнууд тэр мөрөн дээр ингээд тэрийг ингээд гадар тавьж байгаа ингээд хөлөөрөө ингээд дээр нь зогсож мөсөж байгаа ингээд хийж байгаа хгүй яг ингээд барьдаг хэсгээр нь тэгээд тим юм хийчээ тэрийг ингээд дараа нэг харьчихгүй за ингээд авч тэр чигтэн тавьчин за тэг ингээд юу яасан юм аа хэрэглэн сандал манлан дээр ингээд гарч гიშиж байгаа хгүй гутал мутлаараа одоо нэг юм степ ап гээ хийдэг байхгүй юу. За би тэрийг одоо танарт үзүүлээ заяа. Одоо өгдөгний тасгалахгүй нэг юм степ ап гэдэг ийм юм дээрээс ингэж барьж байгаа нэг юм сандал дээр ингэж тавьж байгаа тийм ингээд дэшээ ингэж гараа хийдэг нэг юм юу байдаг байхгүй юу? Тасгал байдаг байхгүй юу? Тэр тасгалан дээр ингэ саналан дээр заримдаа ингэ өмсөд гутлаа тайлж байгаа хийж болно эсвэл ингэ гуталтаагаар хийж болно. Гуталтаагаар чих юм бол дараа нь саналаа ингэ сайхан дезинфекционс түүхийгээр арчдаг байхгүй юу? Одоо ариужуулалтын тийм юугаар.
Тэгээд фитнест ингээд хаасаагүй тийм шингэнүүд нь тэгээ алчууртайгаа байж байгаа байхгүй юу? Нэг удаагийн тийх арчих зориултаа. Тэгээ тэр мэр ингээ арчихгүй заяа. Яатарсан юм би. Тэгээ би ингээ явж байгаа дараа нь харсан чинь тэр эмэгтэй жоохон жирэмсэн лээсэн л да. Тэгтийн нүд ингээ нэг ихний удаач биш ер нь ингээ зөндөө олон хүмүүс тэгдэг заяа. Тэгээ миний зориг хүрхгүй маачаад хэлчихэж чадахгүй. Тийм их хэдэн хүмүүс байна. Тэгээд бас ингээ нэг төхөөрөмжн дээрээ бүр хэдэн мянган удаан жил болдог ийм хүмүүс байна заяа ёо. Би ингээд өгдөгний дасгал хийж байгаа үед хамгийн түрүүнд ингээд hip thrust хийх дуртай байхгүй юу? Ягаад тэгэхээр хүчтэй байгаа үед тэр ингээд амар хүч чарсан юу байхгүй юу? Дасгалахгүй юу? Өгдөгний дасгал. Тэгээд би ч одоо тэрийг 45 90 тэгээд тэр штанга нь 10 кг гэхэр ингээд 100 кг орчмоор ингээд хийдэг байхгүй юу? Тийм болохоор ингээд хүч чарлагтай хамгийн түрүүнд очиод тэрийг яг үнэ хийж болдог байхгүй юу? Тэнгүүд ингээд зарим охтоо тэнд ингээд суучаад ингээд дасгал хоорондын зай ер нь нэг 3-4 минутын пауз хийх бол зүгээр заяа тэгжиж ингээд болчин чи ингээд үр өгөөжтэйгөр хөвчгтэн тусан заяа. Тэгэхгүй ингээд ямар ч пауз хийгээд тавал бас ингээд тэр чинь нэг тийм үр дүнтэй бол биш. Тийм болохоор нэг 3-4 минутын пауз хийгээ дундуур нь тэгээ утмцаа олдоо суухал зүгээр. Тэгэхгүй ингээд бас ингээд 10 минут орчим пауз хийгээд суучин заяа. Тэгэл ингээд би хараад хүлээгээл тэнд өөр дасгал хийгээл хүлээгээл заяа. Хөөе тийм хүмүүсийг бас үнэхээр ойлгодгүй. Ингээ бусад хүмүүсийгээ бодолтоо найзуудаа гэж заримд нь ингээ хэлчмээр байдаг. Тэгээд нэг юм эргэжтэйчүүд хийсдэг гэдэг хгүй манай юунд фитнест фрай хантл раум гэж одоо фрай гэхээр чөлөөтэй юм жижигхэн гантелнүүд, том гантелнүүд ч юм уу тийм өрөө байдаг хгүй. Би тийшээ зөрхөлж ордоггүйсэн. Яа тэгэхээр дандаа ингээ амар болчиндаа эргэжтэйчүүд тэндэдэг гэсэн ахгүй юу. Тэгэл би чи ерөнхийдөө дандаа юм эмэгтэйчүүдийн ladies gym гэж байдаг хгүй юу. Тийшээ н ороод содоо хийгээл тэгэл кардионы өрөөр орж нэг төгсгөлтөнд кардио хийгээл тэгэл өөр бусад хөрөмжлүүд нэг юм яг нийтийн талбай дээр байдаг тийш очиж хийжэл тэгэл байж байгаа байхгүй. Тэгээд тэр эрэгтэй хүмүүсийн тэр ерөөсө зөрхөлж ордоггүйсэн. Яа тэгэхээр дандаа л нэг тийм амар болчинтай тийм ах нар байгаад гэсэн болохоор тэгсэн чинь нөө манай ladies gym дотор нэг гин тийм нөө hip thrust машин байдаг байхгүй юу. Тэгэл дандаа ингээл хүн байж байгаа тэгэл хүлээх шаардлагатай болдог. Тэгээ би тэрийг Паскал хэлдэг байхгүй гэсэн чинь Паскал энд тэр эрэгтэйчүүдийн хийдэг тэр фрай хантл өрөөнд дотор юу байгаа шүү дээ. Ийм машин байгаа. Тэрийг баг хүмүүс хэрэглэдэггүй шүү дээ гэлдэг байхгүй. Тэгэл Паскал намайг дагуулаад тийшээ очил зааж өгсөн. Тэгээ би тэрнээс очтон дэдэг болсон. Одоо тийм болчинтай ахнараас ерөөсөө яхаа болсон гэж. Тэнд орж сайхан тэр тасгалуудаа хийжэл тэгэл гар явдаг болсон доо. За тэгээд хоёрт нь намайг юун дээр фитнес дээр их бухимдуулдаг нэг зүйл нь амар өнөртэй хүмүүс та горх юм байна. Гончиг сумлаа минь тэр хүмүүс би ингээд та нар дио гэж сонсоогүй юу гэж хэлчмээр байдаг заяа. Гэт үнэхээр амар үнэртэй хүмүүс байна. Яг одоо халан балаар өнслөөд одоо хөлсөн урсаад байгаа хүмүүсийг ойлгож байна. Би ч гэсэн ингээд хөлсөн маань урсаад ингээд норж марсан харж гинөө. Гэтэ би ингээд бурхны авралаар надад үнэр байхгүй. Би ингээд амар л хөлөрдөг. Яг сугны хэсгээсээ бусад биений хэсгээс бол тэгж яах тэр хөлөрдөггүй. Ер нь сугнаасаа ингээд их хөлөрдөг. Тэгээд боломжоор юу муу төрхгээд диомё төрхөд явахаар гайгүй л байдаг. Тэгээд энэ амар халуунаас болоод бол нэг ятар хамгаалж байгаа юм байна алга. Гэтэ би шинэ дио олсон. Тэр гайгүй нөлөөлж байгаа. Тэгээд бүр ингээд дио гэж сонсоогүй, дио гэж хэрглэж мэддэг хүмүүс байт юм байд. Бурхан минь намайг бүр үнэрээр хамрын манстаа алдаг хүмүүс байна. Гончглоо юм ёо. Хүү. Тэг яг хажууд нөгөө юун дээр шатны нэг юм тасгалын төхөөрөмж өгдөө штэ кардио гэдэг. Stairmaster гэдэг. Тэрний хажууд ингээл бүр үнэрээр намайг алчих юм жээ. Тийм нэг амар үнэртэй хүмүүс байна. Гэтэ угаасаа энэ европчууд амар үнэртэй л байдаг л да. Манай Монголд гайгүй л байдаг байсан ч санагдаад байгаа юм. Тийм үнэрээс өөртөө санаа зовдөггүй юм шиг байгаа юм да. За тийм байна. За одоо хоёр дахь хүнд гээдий. За тэгээ би өглөөний цан дээр бас талах журнал идэхэ байсан. Бүр ингээд үнэхээр талхны төрлийн үнэхээр их талхны төрлийн мэдмэр санагдсан бол ингээ хаяад амралтын дөрөв Паскалуудаар амарсан үедээ сайхан нэг юм гоё өглөөний цай удаг талх малхтай тий. Тэрнээс биш ингээд өглөөнд ер нь цай авахтаа би линзэн байтал мэддэг. Хастаа ийм. Тэгээд нэг гин ийм юу хичнээн калоритой гэж бодож байна. 11 г за. Одоо би танарт энийг яаж дуурахыг үзүүлье. Гоё. Тэгээ нэг дээрээс нэм фриш кейзэ тавьж байгаа.
Өглөөний цайндаа нэг 2 3 ширхгийг ийм юутай фреш кейс одоо энийг одоо зөөхий гэдэг юм болов монголоор. Тэгээд нэгийг ийм юутай мармелад барен тэгээд нэг нь болохоор нэг ийм авштрих юмштрих юм те. Энэ болохоор одоо хүрэн манжингийн ийм авштрих гоё амар гамтай тэгмүү те. Өөр зөндөө олон юмнууд байгаа. Тэгээд хоёрыг идээ. Тэгээд дээрэс нь 2 өндөгтэй идчихээр ер нь бол гайгүй цатгачдаг. Тэгээд өдөр тийшээ жоохон өсөж байгаад ирэх юм бол нэг юм юугаа тэр нэг кофетэй протеин биш үү тэрнээсээ уучдаг. Тэгэл оройхон тийшээ нэг яг жинхнээсээ хоол идэндээ. Тэгээд ер нь одоо энэ More гэдэг энэ брендийн үүсгэн байгуулагчийн нэг үүсгэсэн нэг юм юу аахгүй юу? Протеинээр дэглэн бариад тийг ингээд турах гэд. Тэр өөр хаал ингээд амар надад зүгээр санагдаад байгаа заа юу. Протеин ихтэй хоол идээд тэгээд нөгөө колон идгээд буюу нүүрс усаа багасгаад тэгээд ингээд турах боломжтой байгаа байхгүй юу? Тэгээд өдөрт бас авах юугаа тодорхойлох хэрэгтэй. Өдөрт авах калори тодорхойлох хэрэгтэй. Одоо энэ чинь ингээ хүн хүнээс шалтгаалаад байгаа шүү дээ. Би одоо ихэд 60 кг тэгээ 162 өндөртэй өдөрт 8 цагийн ажил хийдэг. Тэрнээсээ 4 цаг нь ингээ босоогоороо 4 цаг нь ингээ суугаараа ч юм уу те. Тэгээ өдөрт ингээд ер нь 10,000 орчим малчдаг гэдэг тэднийг өгчөнгүүд ийм интернетээр хайж болно. Өдөрт чи одоо хичнээн калори авах хэрэгтэй юм бэ? Тэгж чиний ингээ би чи ингээд яг хэв хэмжээндээ ажиллах боломжтой юм бэ гэдэг чинь тодорхойлоод өгчдөг. Тэгээ ерөө турахыг хүсэж байгаа бол ингээ калорийн дефициттэй байж ингээ турна 200-аас 300 калорийн дефициттэй өдөрт ингээ байгаад тэгээ тэрийг ингээ констант барай явах юм бол ер нь бол турах их боломжтой байгаа. Тийм байна. За. Тэгээд удахгүй нэрээ миний шинэ машины бичлэг орно заа. Тэгээд жолооны үнэлэхний бичлэг орно. Би өнөөдрөөрөө худлаах. Нэг удаа ингээд нүрэ будсан байж ах үедээ нэг бичлэг хийж мээр байгаа байхгүй. Тэгээ нүрэ будах өдрүүд маань ингээд жоохон ховор агаад байна. Ойр үед амьдралд амар их юм тохиолдож байна. Тэгээ би ингээд ямар ч шинэ машинтай болсон байгаа. Тэгээ гоё машины бичлэг маань удахгүй орхолноо. Тэгээд тэр болтол гоё. Энэ бичлэгэн дээр лайк дараад, тэгээд гоё subscribe дараад, гоё комент өчөж үлдээгээрэй. Би тэг ингэж бодсон. Ингээд би чи машинтай болчих байгаа шүү дээ. Тийм болохоор одоо өөр ингээ хотуудаар гоё аялаад тэнд байгаа монгол хүмүүстэй ингээд уулзаад хамт бичлэг хийвлээс гоё юм болов гэж бодсон. Тэгээд юу ч алсан Монгол явж ирчээл тэгээл сайхан тиймэрхүү санаа маннуудаа хэрэгжүүлье гэж бодож байна. За тэгээд бичлэг дээр нь хамтайсан баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл бай бай.